Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Дархуул аймгийн засаг даргын тамгын газраас авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа мөн онцлог ажлуудын талаар үзэгчдээ мэдээлдэг тамгын газрын цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаарт аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга засчгаар оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр тамгын газрын цаг нэвтрүүлгээр аймгийн засаг даргын тамгын газрын хэлтс агентлагуудаас авч хэрэгжүүлж байгаа ажлыг иргэдэд мэдээлж байгаа. Тэгэхээр нийгмийн бодлогын хэлтсийн хувьд танаас салбарын хувьд цаг үеийн ямар ажлууд дээр төвлөрч ажиллаж байна вэ? За дэлхийн нийтээр одоо энэ шинэ коронавирусын халдвараас өрсөн сэргийлэх, за мөн одоо энэ өвчнөөс өрсөн сэргийлэх танилтыг бууруулах чиглэлээр одоо салбар бүр дээр одоо ажиллаж байна. За тухайлах юм бол одоо энэ өвчлөлийн үед манай одоо хичээл сургуулиуд үйл ажиллагаа улс даяар зогссон байгаа. За гişсэн хэдий боловч одоо манай манай боловсролын салбарын ихтэй сургуулиуд, за ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн маань багш ажилчид бол энэ цаг үед одоо тухай бүдээ өөрсдийнхөө одоо ажлыг хийж гүйцэтгэж байна. Үүнийг би юугаар батлах вэ гэх юм бол одоо хичээл сургалтын үйл ажиллагаа онлайнаар явагдаж байгаа. За боловсролын яам данс онлайн хичээлийг хийж байгаа хэдий боловч за манай ерөнхий боловсролын сургуулийн багш нар өөрсдөө онлайнаар нэмэлт хичээлүүдийг өгч байна. Цэцэрлэгийн багш нар маань хүүхдүүдийнхээ одоо зааж сургах хичээлүүдийг бас онлайнаар явуулж байна. За юуны соёлын салбарын маань гэхэд одоо өнгөрсөн өчигдөөс эхэлж одоо орон нутгийн телевизүүдээр залуучууд театрын маань одоо өнгөрсөн оны уран бүтээл болох Залтай эхнэр гэдэг одоо жүжигийг орон нутгийн одоо мэдээллийн хэрэгслүүдээр явуулж байна. За ихтэйд мэрэгжлийн сургуулиудын багш нар, за мөн ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн маань багш нар, за соёлын ажилтнууд, спортын багш дасгалжуулагч нийтдээ 550. За энэ одоо 550 гэдэг маань бол 0-12 насны хүүхдтэй ээжүүд маань бол энэ эргүүлэлт бол хамрагдахгүй байгаа 550 одоо ажилчид маань эргүүлэг хийж байна. За одоо нэг жишээ дуртахад бол Дархан дахь политехник коллежийн жижүүрээр ажиллаж байсан багш нар одоо хүүхдүүд усан дундхаас сэргийлсэн ажлыг хийлээ. За мөн 15 дугаар сургууль дээр 15 дугаар баг дээр ажиллаж байсан одоо жижүүр эргүүлэлээр ажиллаж байгаа багш нар маань бол тухайн одоо нутаг дэвсгэртээр галлын аюулаас гал гарч байгааг одоо зогсоосон байна. За мөн одоо ажиглан тусгаарлах байрнууд манай аймгийн хэмжээнд нийтдээ 7 байсан. За энэ одоо байгаа энэ ажиглан тусгаарлах байрнуудад манай боловсролын салбарын үйлчлэгч нар ажиллаж байна. Хуваарийн дагуу за мөн дээр нь тоогооч нараас энд одоо бас хуваарийн дагуу ажиллаж байна. За постууд дээр Дархуул аймагт байдаг одоо 140 141 дээр 2 постууд дээр манай дээрх одоо боловсролын салбарын за мөн дээр нь ихтэй мэрэгжлийн сургуулиудын маань эмчнэр за эрүүл мэндийн үзлэгийг одоо хийж байна. Тэгэхээр онцгой байдлын үед бол бүгд хүч нэмэгдүүлсэн байдлаар ажиллаж байгаа юм тийм ээ. Эрүүл мэндийн салбарынхаа эмч нартай, эрүүл мэндийн салбарын ажилтны албан агчтайгаа тухайлах юм бол миний саяны дурдсан. Цалин хөлсний хувьд бол илүү цагаас бусад цалин бол бодогдож байгаа юм. За тийм боловсрол шашинлахын спортын сайдын гаргасан шийдвэрийн дагуу илүү цагаас бусад одоо бүх одоо нэмэгдүүл цалин хөлс бол одоо хугацаанд олгогдож одоо багш нар маань бусад одоо ажилтны албан агчид маань нэмэгдэл урамшуул авч ажиллаж байгаа. Тэгэхээр боловсролын салбарын одоо бас нэг үйл ажиллагаа хичээл сургуулийн үйл ажиллагааг 9 дугаар сарын 1-ээс эхлүүлэх гэх мэтчлэн хэд хэдэн шийдвэрүүд улсын онцгой комиссаас гарлаа. Тэгэхээр энэ шийдвэрүүдийн орон нутагт хэрэгжүүлэх тал дээр ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна? Мэдээж одоо энэ одоо өндөржүүлсэн бэлэн байдлууд улсын онцгой комисс мөн одоо яамд болоос өгч байгаа чиглэлийг орон нутагт бид нар бол хэрэгжүүлэх үүрэгтэй. За үүний дагуу 8 сарын 15 даар одоо шинээр одоо цэцэрлэг сургуулиудын элсэлт за мөн дээр нь одоо энэ 20 оны хавар төгсөх үйл ажиллагаанууд бол 8 сард зохион байгуулахаар боллоо. За мөн энэ одоо үеэр улсын болон орон нутгийн төслөлбөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлууд бол бас цаг хугацааныхаа дагуу явагдаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үедгээд одоо зарим ажлууд зогссонгүй. Тухайлх юм бол одоо манай боловсролын салбарт гэх юм бол нийтдээ 13 ажлууд хийгдэж байна. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын шинээр өнгөрсөн жилийн ажлуудыг бол би яриаггүй зөвхөн 20 онд. За энэ онд гэх юм бол боловсролын салбарт хийгдэж байгаа нийтдээ 13 ажлуудаа зарим ажлуудаа тодруулж хэлэх юм бол Уушин дарханд бол 16 18 дугаар сургуулиудын гадны спортын талбайнуудыг бол талбайг засварлана шинжилж хийгдэн. За одоо мөн дээр нь өргөө баг дээр шинээр 100 хүүхдийн цэцэрлэгийг барина. За 15 дугаар баг дээр одоо мөн одоо сургуулийн барилгыг шинээр барьж гүйцэтгэх байгаа. За тэгээд одоо энэ ирээдүйд цогцлбор сургуулиудын болоод тоног төхөөрөмжийн ажлуудыг хийгдэх зэрэг энэ ажлуудыг боловсролын салбарт хийгдэж байна. За өөрөөр хэлбэл худалдаа авах ажиллагаа, тендер үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Энэ бол шинэ жилийн жилийг
эхлэхэд одоо бүрэн дууссан байна гэж. 1-р сарын 1-нд бүгд ашиглалтанд нэгэн орсон байна. Дархуул аймгийн хувьд энэ жил хичнээн хүүхдэд одоо ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэл хангаж байна вэ? Энэ ажлын хүрээнд одоо та бүхэн ямар ажлуудыг хийж байна? Энэ одоо 2019-с 20 оны хичээлэнд манай аймгийн хэмжээнд 1157 төгсөгч төгснө. За эдгээр маань одоо эсэлтийн ерөнхий шалгалтынхаа бүртгэлийг бүрэн хийж дуусна. За дууслаа. Энэ бол 14-р сарын 15-ны 18 цаг хүртэл өнөөдөр бол зогсож байгаа. Одоогийн байдлаар хэм бол нийт одоо төгсөх ангийн төгсөгчд маань бүрэн эсэлтийн ерөнхий шалгалтанд бүртгэлээ баталгаажуулсан байна. За манай аймгийн хувьд гэх юм бол нөгөө эсэлтийн ерөнхий шалгалтыг одоо бид нар бас бусад аймагуудаас онцлогтойгоор бэлддэг байсан. За яадаг вэ гэхээр боловсролын үнэлгээний төвөөс зориултын одоо нөгөө шалгалтын хуудсыг авна. За тэгээд энэ шалгалтын сорилыг аваад төгс ангийнхаа сурагчдаас одоо 2-3 удаа яг энэ нөгөө нэг эсэлтийн ерөнхий шалгалтыг яаж өгдгөө тэр процедурын дагуу бид нар бол хийдэг байсан. За энэ удаадаа бол энэ өндөржүүлсэн бэлэн байдлын цаг үед бол энэ ажлыг зохион байгуулж чадахгүй байгаа хэдий ч манай боловсрол соёлын урлагийн газраас нийтдээ 5 удаагийн онлайн сорилыг авлаа. За аймгийн засаг даргын санаачлагаар өнгөрсөн одоо 2019 оны 11 судалгатгууны эсэлтийн ерөнхий шалгалтын сорилыг эмэгтгэж төгс ангийнхаа сурагчдад өглөө. Энэ бол бас бидний одоо энэ цаг үед одоо бас аймгийн засаг даргын санаачлагаар төгс ангийн сурагчдад дэмжиж ажиллаж байгааг нэг хэлбэр юм аа. Тухайн эмэгтгэл маань болохоор 2019 оны ИЭШ-ийн бүх материалууд гэсэн үг үү тийм ээ. Сорилын эмэгтгэл. Хүүхдүүд эмэгтэглээ яаж авч байгаа вэ? За энийг бол төгс анги сургуулийнхаа багш нараар дамжуулж, за ангийн багш нарын сургуулиудаараа дамжуулж хүүхдүүд бүх сургуулийн хүүхдүүдэд тэгж байгаа нэг төгс ангийнхаа бүх сурагчдад үнийг өгсөн. За баярлалаа. Тэгэхээр та бас ярианыхаа дундуур хэллээ. Цэцэрлэгийн бүртгэл 8 дугаар сарын дундуур явагдана гэд. Тэгэхээр Дархуул аймгийн хувьд бол цэцэрлэгт хамрагдалтынхаа хувь хэмжээ бол 2019 онд маш олон цэцэрлэгийг ашиглалтанд оруулснаар нэмэгдүүлсэн байгаа. Тэгэхээр 2020 онд яг нийт хичнээн цэцэрлэг ашиглалтанд оруулах вэ? Ингэснээрээ Дархуул аймагт ерөнхий боловсролын хамран сургалт хэдэн хувьд хүрэх вэ? За сургуулийн хамран сургалт бол 100% байдаг. За энэ бол хамрагдалт бол 100% та хүрсэн байгаа. За цэцэрлэгийн хамрагдалтыг бол бид нар жил бүр өсгөж явдаг. Гэхдээ тухайн оны төрөлтөөс шалтгаалж за мөн одоо цэцэрлэгт одоо шинээр орж байгаа хүүхдүүдийн тооноос хамаарч энэ бол бид нар 100% төрөхийг зарж ажиллаж байгаа. За энэ шинэ хичээлийн жил гэх юм бол бид нар 24-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийж дуусж байгаа. За энэ маань болохоор нийтдээ 4 бүлгийг шинээр нээж 100 хүүхэд шинээр орох нэ гэж ойлгож байна. За мөн одоо 8 дугаар баг дээр 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг шинээр хийж байна. Энэ бол бидний хил заншнаар 12 дугаар сургуулийн хашаанд байдаг. Тэгээ энэ цэцэрлэгтээ бид өргөтгөлийн ажлыг хийж дууслаа. За мөн одоо 29 дугаар цэцэрлэг гэж одоо бидний хэлж байгаагаар энэ бол хуучнаар Дархан сумын 4 дугаар ангийн нутаг дэвсгэртэй байдаг прокурорын байрыг одоо өөрөөр хэлбэл Оросын холбооны улсын өмчлөлийн байрыг бид нар одоо орон нутгийнхаа төсвийн хөрөнгөөр засаж за энд бол нийтдээ 250 гаруй хүүхэд шинээр авах боломжтой. За энэ түрүүний хэлжсэн өргөө баг дээр бас шинэ цэцэрлэг энэ хичээлийн хийгдэж шинээр цэцэрлэг шинээр үйл хаалгаа нэнэ. Инхээр зэрэг одоо нийт хамран сургалт маань хэдэн хувьд хүрэх вэ? Бид нар энэ одоо 20-оос 21 оны хичээлийн жилд бол 100% хүрэхэд ажиллаж байна. За үүнийг дагаад бас багш ажлагчдын бас тоо нэмэгдэж байгаа. Ажлын байрууд бас нэмэгдэн тийм ээ тэмэгдүүлэх. Тухайлх нь бол зүгээр яг нэг цэцэрлэг дээр 100 хүүхэдтэй цэцэрлэг дээр ихэд дунджаар бол 20 орчим ажлын байр нэмэгддэг. Тэгээд ингээд үзэхлээр шинээр ашиглалтанд орж байгаа цэцэрлэг за мөн дээр нь одоо саяны одоо өргөтгөлийн энэ ажлуудтай нийлэхэд бид нар бол багтаал гэхэд 100 хүний ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна. Тэгэхээр боловсролын салбарын хувьд та бас хөрөнгө оруулалтын ажлууд эхлэн явсан. За хичээлийн шинэ жилийн нээлт болоход бүгд ашиглалтанд орно гэж хэллээ. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт Дархуул аймаг одоо энэ 2020 онд ямар хөрөнгө оруулалтын ажлуудыг ихээр төлөвлөсөн бэ? За 2020 онд нийтдээ 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 ажил үйлчилгээг гүйцэтгэх байгаа. За бид өнгөрсөн 2019 онд орон нутагт анх удаа 50 ортой төр хэмлэгтэй болсон. Тэгэхээр энэ төр хэмлэгт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг бас энэ онд нийлүүлэхтэй болж байна. За геронтологийн төвгөд Дархан сумын одоо ахмадын хорооны дэргэд барьж байна. Одоо ч гэсэн ажил маань гүйцэтгэгдээд хийгдэж байна. Энэ тоног геронтологийн төв шаардлагатай байгаа тоног төхөөрөмж бас нийлүүлэгдэнэ. За өрхийн эрүүл мэндийн төв Орхон сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажлыг бид нараас олон жил болсон бол тэгээ Орхон суманд сумын эрүүл мэндийн төвийн одоо өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэнэ. За тэгээд мөн одоо анх шатны тусан үйлчлэгээ үзүүлж байгаа өрхийн эмнэлгүүд дээр манайс шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг бид нар энэ он
хийж гүйцэтгэхээр байгаа. За мөн 2020 оны үйлчлэлийн бэлтгэл ажлын хүрээнд зөвхөн одоо боловсролын салбараар эрүүл мэндийн салбарын хувьд ч гэсэн засвар үйлчлэгээ нийтдээ 137.7 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэх болсон. Тэгэхээр бас улсын онцгой комиссаас өгсөн чиглэлийн дагуу 4 сарын 15-наас эхлээд сургуулиуд цэцэрлэгүүд маань бас халаалтаа зогсоож байна уу? За энэ бол одоо хичээл сургуулийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор одоо салбарын сайдын гаргасан үүрэг чиглэлийн дагуу бид нар бол боловсролын салбарын хувьд бол төсөв тооцоогоо хийгээд ямаргаа өргүүлсэн байгаа. Тэгэхээр нийгмийн бодлогын хилцээний хувьд бол Дархуул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдийн үйл ажиллагааг бас эрхлэн зохион байгуулдаг, хяналт тавьж ажилладаг байгаа тийм ээ. Тэгэхээр саяхан бас улсын онцгой комиссаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу сүм хийдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. За үүний мөрөөр бас хэд хэдэн сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох зэрэг үйл ажиллагааг авч хэрэгжүүллээ. Энэ тухай бас дарханчуудтай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү? За манай орон нутгийн хэмжээнд гэх юм бол нийтдээ 33 бүртгэлтэй сүм хэд байдаг. За энэ саяны өгсөн үүрэг чиглэлийн дагуу хамтарсан байгууллагууд нийлж хамтарсан ажлын хэсгүүд ажиллаа. За ингэсний мөрөөр нийтдээ одоо манай 6 сүм хэд асуудлыг яригдаж эхэллээ. Энэ бол зөвхөн одоо орон нутгийн түвшинд биш одоо аймгийн иргэдэд хурлын тэргүүлэгчтэй хуралдаанаар 6 сүмийн асуудлыг ярьж одоо шийдвэрийг гаргасан байгаа. За энэ учир шалтгаан гэдгийг би бол тодорхойлж ярих хүсэж байна. Учир шалтгаан гэх юм бол эдгээр 6 сүмийдүүд бол бид нар жилд нэг удаа аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудаараа шалгалтыг хийдэг. За мөн хамтарсан ажлын хэсэг гарч шалгалт хийдэг. За ингээд бол одоо сүүлийн 3 жил дараалан үслэг шалгалтанд хамрагдаагүй. За мөн одоо анхан шатны нэгж болох багууд дээр бүртгэл байдгүй. За багууд дээр бүртгэл байхгүй юм чи усан бүртгэлийг хэлцүүлэн нийгэм бодлого хэлцсэн нөгөө бүртгэлтэй байран дээр байршил дээр үйл ажиллагаагаа явуулдаггүй. Ийм байгууллагуудын тусгай зөвшөөрлөг цуцлах саналыг болоод оруулсан байгаа. За хоёрдугаарт нь гэх юм бол Улсын онцгой комиссийн 12 дугаар хурлын тэмдэглэлээр аймаг нийслэлийн засаг дарга нарт бас зорилттой өрхүүд рүү чиглэсэн нийгмийн халамжийн үйлчлэгийг үзүүлээ гэж заасан байгаа. За манай аймгийн хувьд гэх юм бол хөдөлмөр халамжийн үйлчлэгийн газраар хүнсний эрхийн бичгийг нийтдээ 1353 өрх авдаг байгаа. За энэ бол хүнсний толон гэсэн үг тийм. За шаардлагатай нэрийн бүтээгдэхүүнийг толооноор худалдаж авдаг. За мөн дээр нь аймгийн засаг дарга 2018 онд дэлхийн зүйн олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээг үзүүлсэн байдаг. Энэ гэрээний хүрээнд хүүхдээр дамжуулан тухайн өрх бүрийн хөгжлийг сайжруулъя гэсэн хөтөлбөр байдаг. Тэгэхээр бид нар бол урд нь бол 50 гаруй өрхөд гэр олгосон бол энэ дундаа дэлхийн зүйн олон улсын байгууллагатайгаа хамтраад нийтдээ 190 өрхөд 190 зорилттой бүтлэгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэгийг үзүүлсэн байгаа. За аймгийн засаг даргын зүгээс гэх юм бол эдгээр өрхүүдтэй өрхийн хүүхдүүдэд амны хаалтыг бол бас дэмжлэг болгож хамтарч ажлынхаа хүрээнд өгсөн байгаа. За амны хаалт гэснээс нийгмийн бодлогын хэлцээс бас энэ Дархуул аймагтхаа амны хаалтны одоо нөөцийг бүрдүүлэх чиглэлээр бас нэлээд санаачлаг гаргаж гардан зохион байгуулж ажилласан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өнгөрсөн хугацаанд бол яг энэ асуудлыг хэрхэн шийдэж ярив? За 1 сарын 30-наас эхлэн 2020 оны 1 сарын 30-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед одоо хамгийн одоо бидний энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зүйл бол амны хаалт байсан. Аймгийн засаг даргын өгсөн чиглэлийн дагуу бид нар нийтдээ одоо 19700 амны хаалтыг шаардлагатай байгаа өрхийн хүүхдүүдэд за мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд за дээр нь одоо Дархуул аймгийнхаа иргэдэд одоо амны хаалтгүй байгаа иргэдэд 19700 амны хаалтыг тараажээ. За ингэж ажиллахад бол бас хамтарч ажилласан олон байгууллагууд байгаа. За тухайлх нь бол Шүтэн уул компани зүгээс амны хаалтны дэмжлэгийг бол бид нарт үзүүлж байсан. За мөн одоо эмийн сангууд маань энэ цаг үедээр амны хаалтны үнийг өргөхгүйгээр зөвхөн одоо нөгөө нөөтийнхээ 10% нэмж амны хаалтыг одоо бас доод үнийг бол тогтоож өгч амны хаалтуудыг зарж байна. Одоо бол бас нэг үе бодоход амны хаалт маань илүү болсон байна. Энэ бол бас эмийн сангуудаа нөөц бүрдсэн эмийн сангуудад бас байна. Дархуул аймгийн хувьд энэ жил эрүүл мэндийг дэмжих жил, залуучуудын хөгжлийг дэмжих жил, ажлын байрыг нэмэгдүүлэх жил гэсэн маш том 3 томоохон зорилтын хүрээнд бол дэрсэн жилийг бол зарласан байгаа. Тэгэхээр одоо зорилтууд маань яахын аргагүй нийгмийн бодлогын хэлцээ үйл ажиллагаатай холбогдож байгаа тийм ээ. Тэгэхээр зорилтуудын хүрээнд одоо яг ямар ажлуудыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ? Ер нь бол жил бүр аймгийн эдийн засгийн нийгмийг хөгжүүлэх зорилт бол яалтч явахгүй нийгмийн салбарын тулгымцсан асуудлуудыг зорилт болгон оруулдаг. Энэ жилийн үед бол биднээс урьд хожид байгаагүйгээр 3 зорилтыг маш зоригтойгоор зөвшөөрлөн тавилаа. За тухайлх юм бол одоо
эрүүл мэндийг дэмжих хичээл. Энэ эрүүл мэндийг дэмжих хичээлийн хүрээнд одоо манай эрүүл мэндийн салбарын хувьд зөвхөн эрүүл мэндийн байгууллагаас хийж хэрэгжүүлэх ажлууд болоо биш. Аж ахуйн нэгж байгууллага руу за мөн одоо иргэд рүү чиглэсэн ажлуудыг. За юуны хөдөлмөр эрхлэлийг дэмжих салбарын хувьд гэх юм бол одоо ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн яаж ажиллах вэ? За 3 дугаарт нэг юм бол залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр аймаг орон нутгийнхаа хэмжээнд юу хийж гүйцэтгэх вэ? Энэ гурван чиглэлээр зарлиг төвшүүлж ажиллаа. За яг нийгэм бодлогын хэлтсийн хувьд гэх юм бол бид нар жил болгон одоо өнгөрсөн 2017 оноос эхлэн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг болсон. За энэ удаадаа за энэ 2020 онд 200 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр 50 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боллоо. За энэ 50 төсөл хөтөлбөр маань түрүүний та бид хоёрын саяны ярьдаг 3 зорилтын хүрээнд хэрэгжүүлэхээр болоод байна. За нийт шалгарсан 50 төслүүд маань одоо хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого хэлтсийн хэлтсээр эхний одоо гэрээнүүд маань хийгдээд за хөрөнгө оруулалт санхүүжилтийн хэмжээ хөрөнгө оруулалт санхүүжилтээ одоо аваад эхлэж явж байна. Тэр ярилцлагаа төгсгөл бас нэг зүйлийг тодруулъя гэж бодож байна. Тэгэхээр энэ өндөржүүлсэн нөхцөл байдлын үед бусад төрлийн одоо ханиад шухнаа ч юм уу тийм ээ энэ өвчлөлүүд буурчна гэсэн мэдээлэл эрүүл мэндийн газраас байгууллагуудаас өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр Тархуул аймгийн хувьд яг энэ өвчлөл ямар байгаа юм бол? За энэ цаг үед те одоо нэг агаар цэцлийн замын халдвар улирлын чанартай дэвтэлт байдаг. За 15 дугаар 7 хоногийн мэдээгээр үүсгэхэд халдварт өвчний 15 дугаар 7 хоногийн мэдээгээр үүсгэхэд улсын түвшинд за амбулаторь суурилсан тандалт. Өөрөөр хэлэх юм бол амбулаторид хандж байгаа өвчний улмаас амьсгалын замын зүйн халдварт өвчтөн хэд байна гэсэн энэ судалгааг үзэхэд бол нийт 2.1% буурсан байна. Энэ бол 3 жилийн дундчтай харьцуулахад нийтдээ хүүхдийн өвчний үед одоо ашиглах 1000 гаруй ор байдаг юм байна л да. Тэгэхээр сая 4-р сарын эхний статистик мэдээлэлээс үзэхэд энэ ор ерөөсөй 200 л ашиглагдчих байна гэсэн ийм дүн мэдээ гарсан байгаа. Тэгэхээр Дархуул аймгийн хувьд ч гэсэн ялгаагүй бид нар аймгийн хэмжээнд 54 хүүхдтэй ортой болоод бид нараас дундчилж авч үзэхэд нийтдээ 8-аас 10 ор одоо өөрөөр хэлбэл 8-аас 10 өвчтөй хүүхдийн тасагт эмчлэн одоо ирүүлсэн байна гэсэн ийм дүн мэдээ бас байна. За үүнээс үзэхэд болох юм бол ер нь бол бидний эрүүл мэндийн мэдлэг маш сайн байх хэрэгтэй. Амьдралын зөв хэв маягтай байх хэрэгтэй. Энийг би юутай холбож тайлбарлах гэж байна вэ гэхээр амны хаалт. Бид нар бол энэ цаг үед бол амны хаалтыг зайлшгүй зөөх хэрэгтэй юм байна. За хүүхэд багчуудыг дагуулж олон нийтийн газараас сэлгүүцэх ёсгүй юм байна. Өөрөөр хэлэх юм бол амьдралын зөв хэв маягтай байж бид нар урьдчилан сэргийлж болох өвчнүүд одоо ингээ харагдчих байна гэсэн үг байна. За баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн тамгын газрын цаг нэвтрүүлэгт оролцож нийгмийн салбарын одоо салбарт хийгдэж байгаа ажлууд тийм мөн одоо нийгмийн салбарт авч хэрэгжүүлж байгаа тулгамдсан ажлуудыг одоо хэрхэн яаж хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг тархачуудад өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа.